За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ Symmetry equation-ыг substitution аргаар бодох нэг жишээг үзцгээе. За тэгэхээр энд нэг substitution аргаар бодоход тохиромжтой жишээ байна. Тэр бол 2x нэмэх нь y тэнцүү 7 нөгөөх нь x-ээс хасах нь y тэнцүү 8 гэсэн ийм хоёр систем байна. Мэдээж n дээр холбогдож байгаа систем тэгштэл болохоор за тэгэхээр эндээс бид нар яах вэ? За 1 2 гэд дугаарлаж байна. Тэгвэл ямар байдлаар бодох боломжтой вэ гэхээр 2-оос хэдүүлээ x олж. X олох юм бол хоёр талд нь y-ыг нэмэхээр энэ y устна тий 100 талд y устаад 8 дээр нэмэх нь y болно. За тэгэхээр 8 дээр нэмэх нь y-ыг бид нар одоо 1 рүүгээ орлуулж болно. Ягаад гэхээр үндсэн чанараараа энэ x-тэй тэнцүү юм чинь x-тэйгээ тэнцүү юмыг энэ x-ийн хооронд бас бичиж болно гэсэн. Өөрөөр хэлбэл 2-ыг үржих нь 8 дээр нэмэх нь y тэнцүү 7 гэж бодож байна. Тэгэхээр 16 дээр нэмэх нь 2y нэмэх нь y тэнцүү 7 буюу за энд нийлээд 3y болж байна тий. За хоёр талаас нь 16-ыг хасах юм бол энд 9 болж байгаа юм байна тий. Хасах 9 болоод y тэнцүү хасах 3. За ингээд y олдсон юм чинь x одоо энд орлуулалт олчихно. X олохдоо бид нар x тэнцүү 8 дээр нэмэх нь хасах 3 гэд бодохоор x тэнцүү 5 гэж олдож байна. За тэгэхээр x-ийн оронд 5, y-ийн оронд хасах 3 байхад энэ хоёр тэнцвэрч маань бол хоёр тэгштгэл маань бол тэнцэлтэд хүрэх нь байна. За тэгэхээр x нь ч юм уу y найд нэгэн дангаараа ингэж байгаа тэгштгэл төр бол аль нэгээс нь хувьсгч болоод орлуулахад илүү тохиромжтой байдаг. Аль аль нь тоотой байх юм бол ижилхэн тоогоор үржилж тэнцүү болгож чад elimination аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой байдаг бахнэ.